Хүүтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор Ховд аймагт нэг хүндрэлтэй асуудал бол энэ дулааны асуудал байдаг. Хоёрдугаар дулааны асуудал. За та хоёрдугаар дулааны станцтай холбоотой та ямар байр суурьтай байгаа вэ гэдэг асуулт байна. За Бадамлах төлийнхаа хувьд бол нэгдүгээр дулаан гэмээр юм тий. Бид нар бол хуучин дулаан станц маань та бүхэн бүгд мэдж байгаа 2005 онд хувьчлагдсан байгаа. За энэ хувийн хвшлийн Бадамлах төлөйга гэдэг компани. За гэхдээ энэ компани маань одоо эрчим хүчний тухай хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Миний хувьд одоо ирснээс хойш одоо бас нэлээд анхаарал тавьж ажилласаар ирж байгаа. Энийг бол иргэдийн уулзалтад мөн бас нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлж байгаа асуудлуудын нэг байгаа. За Жаргалант хотын үйлчлэлтийн бэлтгэлтэй холбоотойгоор бид нар эрчим хүчний яамд хүсэл тавиад эрчим хүчний яам болон эрчим хүчний зохицуулах хорооноос мэргэжлийн ажлын хэсэг гэж манай аймагт ажилласан байгаа. За эдгээр маань 7 хоногийн хугацаатай ажиллаж яг үйлчлэлийн бэлтгэл яг техникийн зүгээс, инженеруудын зүгээс шугамшуулжээ бэлэн дулааны станцын бэлтгэл ажил хэр вэ гэдэг одоо дүгнэлтийг гаргаад ирээд ажилласан. За энэ хугацаанд яг тусгаалan Бадамлах төлөв компани одоо гомдлын дагуу энэ өрөөнд бид нар хурал хийсэн. Иргэдтэйгээ хамт нээлттэй бүтэнсээ өдөр иргэдлийн гомдол саналыг сонсёо. Тэгээд энэ дунд бас харамсалтайгаар бас төлөөлөгчд маань оролцоогүй. Энэ бол иргэдэд олон нийтэд бол нээлттэй ийм хурал байсан байгаа. За энэний дагуу одоо мэргэжлийн ажлын хэсэг бол байр дээр очиод одоо шалгах ажлуудыг явуулж байгаа. Гэтэ бид нар энийг цаашдаа ч гэсэн шахаж шалгах ажлууд байгаа. Гэтэ нэг ойлгох нь энэ бол төрийн өмч биш гэдгийг та бүхэн маань ойлгосон. 2005 он аймгийн төлөөлөгчдийн шийдвэрээр хувьчилсан. За тийм учраас миний хувьд одоо хувь хүний байр суурь бол энэ төрд байх, хувьд байх миний хувийн тэргүүний асуудал биш. Ганц л асуудал байгаа нь дулаанаа хангалттай өгөх ёстой. Хуулийн дагуу өгөх ёстой. Одоо хувьд хуулиараа олгогдсон тэрийг нь бид нар шахаад явж байна. Ажлын хэсэг нэлээд дэлгэрэнгүй энэ дээр ажиллаад яг одоо хууль эрх зүйн хувьд асуудалтай байна уу? Тендерийн олголтыг нь бид нар эргээд бүгдийг нь судалж байгаа дэлгэр сайхан даргын одоо ахалж байгаа ажлын хэсэг байгаа. За энэ дээр миний хувьд бол төрийн өмч бодлого зохицуулалтын газар руу бол бичиг хүргэсэн байгаа. Ийм шалтгааны үндсэн дээр би энийг төр давхан зүйтэй гэж бодож байгаа гэдэг одоо засаг даргынхаа хувьд ажлын хэсгийн дүгнэлтэн дээр үйлчлээд бид нар бол ийм бичиг явуулсан байгаа. Гэхдээ тэр одоо процесстэй асуудал шиг бид нар амныхаа зоргоор хувийн өмчийг булааж авдаг тийм улс орн биш те. Тийм учраас нэн тэргүүний асуудал дулаан хангамжийн асуудал. Тэрийгээ бид нар хувийн өмчч вэ нүү төрийн өмчч вэ нүү шахаад явж байгаа. Тэгэхээр яг тусгаалсан гомдлуудыг та бүхэн маань эрчим хүчний зөвлөл рүү иргэддээ хэлээрээ бичгээ явуул те. Дэлгэр сайхан дараа янжмаа дараа руу бид нар тухай бүрт нь Бадамлах төлөв рүү бичгээр шаардлага хүргүүлж байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо руу хувийг нь хөргүүлээ те. Зохицуулж байгаа байгууллагын хувьд энэ дээр бол ийм байдлаар анхаарал явж байгааг нь хэлээд гэхдээ та бүхний ч гэсэн дэмжлэг энэ дээр чухал байгаа шүү. Энд зүгээр төлөөлөгчийн хурал дээр орж ирээд нэг байдлаар одоо хэлэхээс илүүтэйгээр өдөр тутмын бидний ажил та бүхний иргэдэд төлөөлөөд энэ санал гомдлыг хэлэх асуудал чухал байгаа шүү гэдгийг би бас хувь хүнийхээ зүгээс хүсье.